Заасан байна уу? Өнөөдөр сайвархээр үлгэрээ ярьж өгье та бүхэндээ. Эрт өрд цагт нутаг хушуундаа алдартай уран өвгөн дархан хонгор химээх жаал хүүгээхээ хамт амьдран суудаг байжээ. Өвгөн дархны ганц хүү гэрт орж гадаа гарсан ч морины тухай зогсоо зайгүй шулганан явдаг гин. Үүнийг анзаарсан өвгөн дархан алтан гартай уран дархан байтлаа амин хайртай ганц хүүдээ аргамаг хурдан хүлэг аваад өгч чадахгүй юм бол алах дэвш нийлүүлээд ч яах вэ хэмээн сэтгээд унтах нойр идэх хоолоо хугаслан байж уран нарийн хийстэй алтан аяг мөнгөн худаг эмэг бөгж имэйл хазаараас өгсүүлээд олон сайхан зүйлсийг гараа гаргаж оюунаа чилээн байж урлах болжээ. Тэр цагаас хойш олон жил өнгөрөхөд хүнч том сайхан эр болон өсч өвгөн дарханч алт мөнгө ариун ихийг хуримтлуулсан байлаа. Ингээд хонгор хүү аавдаа үнсүүлээд алт мөнгөө ганцаглаад аргамаг хурдан хүлгийн ирэлд мордов. Хонгор хүү мөрөөдлөө бодолдоо дээж мөнгөө богцондоо ганцгалсаар яваад л байж. Ийхүү явсаар олон ч аймаг хошуудаар орж олон ч хүлэг сайхан мордыг шинжиж гэн. Явж шинжиж халтгад цуутай хурдан удмыг хээлтэйгүү санаанд нь таарсан учраас худалдаж аваад нутагтаа иргэн иржээ. Удалгүй гүүн унгалахад нутгийн уяачид цуглаад хараач хөөе шууд л дөрвөн хөл дээрээ босоод ирлээ шүү. Хээр зүсмийг эр унаг байна. Үгүй ерөө тэр давхиж байгааг нэ. Хурдан удмын үр түл гэсэндээ аргагүй л өөр байна шүү гэлцэн хээр унгыг шагшин магтацгаач байвгэн. Тэр цагаас хойш хонгор хайртай унгаа өвсний соргог усны тунгалагт бэлчээрлүүлж дааган наснаас нь эхлэн уяа салгыг нь тааруулж уралдуулан жилийн наадмын төрөг авах болсноор хүлэг сайн морин сайвар хээр химэн аймаг хошуундаа алдаршжээ. Энэ үед сайвар хэрийг өөрийн болгосон гэхээс байж суух газраа олгоо байсан хошуу ноён зарлиг гарган хонгорыг хугацаагүй цэргийн албанд мордуулав. Тэгээд өвгөн дархнаас хүүгийнх нь морийг худалдаж авах нэрийдлээд цөөхөн хэдэн зоос өгөөд сайвар хэрийг нь хүч төрөнгөйлөн булан авчээ. Ийхүү сансандаа хүрсэн ноён сайвар хэрийг өөрийн нэрээр цоллуулан уралдуулах болжээ. Түүнээс хойш 3 жил дараалан хушуу нутгийнхаа наадам төрүүлсэн сайвар хэртэй игнэх хурдан хүлэг таарсангүйд сонирхол нь буурсан хошуу ноён даншиг наадамд хурд хүчийг нь сорихоор албат олон зарцаа дагуулan богдын хүрээг зорж гин. Даншиг наадамд оролцохоор Монгол нутгийн өнцөг булан бүрээс хуран цугларсан алдартай уяачид аргамаг хурдан хүлэг мордоо уралдуулахад сайвар хээр хол тасархаа төрүүлэн ирэв. Угийн сувдаг шунхаа сэтгэлдээ ноён богд хаанд тал засан дулдуйдаж сайвар хэрийг бэлэг болгон өгснийхөө хариуд гүн цолоор шагнуулан ихэд баяртайгаар нутаг буцжээ. Гэтэл хэдхэн хоногийн дараа ижил сүргээ сонсон сайвар хээр алтаар чимсэн аргамжаа таслаад давхин одоход сандарч мэгдсэн хааны адуучид хойноос нь хурдан морд сэлгэн хөөгөөж ч гүйцэлгүй алджээ. Ингээд сайвар хээр давхиж хатрахтаа сар гарын дараа их нутагтаа иргэн ирж ижил сүргтэй нийлж гин. Үүнийг мэдсэн ноён энэ залгийг богд хаанд эргүүлэн аваачиж өглөө гэхэд шан харамж хүртэх нь юу л бол харин ч бөөн чирэгдэл болж очоод айгүй бол шийтгүүлч ч мэднэ. Түүний оронд хурдан морь сургалаад байгаа хятадуудад зарж орхий байцгээд тэдэнд өндөр үнээр худалдаж орхив. Энэ тухай дуулсан нутгийн ардууд зэвүүцэн хэлгэнсэн ч хошуу ноёныхоо эсрэг заргалдаж чадахгүйтэй бухимдан дэмийл өөр хоорондоо шивэр авирхийн дургуутаж байлаа. Сайвар хэрийг өөрийн болгосон хятад худалдаачид олон сар замын уртыг туусаар аян шин ядарсаа саял нэг нутагтаа иргэн ирцгээв. Ачаа бараагаа буулгаж янзлаад найрлаж эхлэв.
Морь хариуцаж явсан хятад ир аян замын турш хэд хэдэн удаа үргэж босгон зүгтхийг шахсан сайвар хэрийг төмөр гинжээр чөдөрлөж санаа намраад шавар байшинд найран суугаа бусад руугаа яран очиж гэн. Хэдэн сарын турш байн сонсоод ч жихэнд нь дасал болоогүй хар хүний гуншаа нялуун яриа тал бүрээс нь дасралтгүй шаагилдана. Зэвүү хүргэм энэ дуу чимээ хэдэн сая шумуул болон хувирч чихрүүн шөнгөнөн орох шиг болоход аргаа ядсан сайвар хээр толгой сэгсжин байж ядаж байлаа. Хавчиг нарийн гудамжууд үнсэн саарал өнгөтэй шавар байшингууд өмнө нь тавьсан овёос булангартай уснаас тэрч бүхэл хүнийх нь амнаас хүртэл ой готом өмхийн үнэр нэвт хангална. Сайвар хээр өлсөж ундаасан ч урд нь тавиастай зүйлийг идэж уух нь битгий хэл хамраарч ойртуулахгүй төргөж байв. Үш төрсөн их нутгийнх нь өтгөн өвс халиурсан уудам тал хүндий цэвэр ус цэнгэг агаар нь бодогдож эргээд ирээж гих шиг санагдсанд нэгэн өдөр сайвар хээр хам хүчээ шавхаж хөлийг нь тушсан төмөр чөдрийг тас татаад шанцын сайныг сорж нутгаа дөрсоор давхин оджээ. Хар нутгийн хөлийг давж их нутагтаа ойртох тусам өвсөн соргог усан тунгалаг агаар нь цэнгэг болж байсан ч хүнд бэрх замын уртад туйлжиж ядарсан сайвар хээр уламж турж эцсээр байв. Дөрвөн мөч нь өөрөө ирэхгүй нуглан бос чадалгүй удтал хэвтэх үед олон байсан ч их нутагтаа тэмүүлэх мохошгүй сэтгэлээр урагшилсаар жил гарвын дараа төрж өссөн газар шорондоо иргэн илж чаджээ. Ижил сүргээ харсан сайвар хээр чангаар хангинтал янзгаагаад эцгийн хүчээ шавхаж ижил сүрэгтээ давхин очиж нийлв. Ингээ төрсөн газрынхаа сахлаг өтгөн өвсөн дээр гурамтай хөрвөн босоод том нулимс бөмбөрүүлэн хөх махан чичирсээр босоогоороо хөшиж амьсгал хураасан гэдэг. Нутгийн ардууд домогт сайвар хэрийн молор эрдэн толгойг нутгийнхаа хайрхан уулын аваанд хүндэтгэлтэйгээр залсан байна. Харин энэ явдалд чин сэтгэлээсээ харамсаж гашуудсан хошуу ноён энэ мөчөөс хойш миний нутгийн мод ургамал ан амтан аратан жигүүртэн атга ээлс ширхэг чулуугч хар усын бүүхэл хөрш аймгийн хэл давуулахыг хатуу хориглоно. Үүнийг жүртсөн хинэгч болов өчиггүй цааслан хороосгой хэмээн сүүлийн зарилгаа гаргаад ноёны судлаасаа сайн дураараа татгалзаж хамаг эд хөрөнгөө ард олондоо хуваан өгөөд үйлцэн нүглээ багч олов нэмгэлхийн тулд бадарчин болсон гэдгээ. Үлгэр ийхүү төгслөө бүгдэнд нь баярлаа.